Йоо! Дэвцан Гидрофт амтраа болж байгаа цуврал видеонуудын дараагийн видео орж иж байна. За энэ удаа яах гэж аваа гэхээр ер нь бол 2.5 доллароос 5,000 доллар хүртэлх кейснүүдийг ер нь бол хэр ашигтай байна. Ер нь бол би одоо онгоотод үзэхэд ер нь бол хэр азтай байж болох нь зүгээр туршаад үзье гэж бодож байна. Ер нь бол тэгээ хамгийн эмтхан 2.5 долларын кейс сонгоцсон. Тэгээд дэшгээ 5 доллар, 10 доллар, 20 доллар, 25 доллар, 50 доллар, 100 доллар энэ төргээд тэгээд ингээ өсөх зарчмаар. Тэгээ ер нь бол энэ кейснүүд бүгдээс нарвыг онгоолвол хэр ашигтай байх нь харцаа. Keydrop нь Counter-Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн утасны скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азав үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7,500 гивэд зарласан баг шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга болохгүй л Fire swap-та танилцсан. Солиороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За, эхний кейс болонгууд Ares гээд 2.5 байна. 2.5-аас симптхан кейснүүд байгаа. Гэхдээ мен болонгууд зүгээр л юу гэж битгий бас симптхан кейс байснаас 2.5 долларын кейс байвал яах нь үзье гэж бодож байна. Тэ ер нь бол $2 депозит тэгээд гивэд орж байгаа шүү дээ та нар. Тэгэхээр 2.5 ч юм уу байхад болох гэж бодсон юм. За 5-ыг задлан нийт 10-ыг задж үзье гэсэн бодол байна. Тэгээд 10-ыг задлаад ер нь бол те нийтдээ $25 үрэхэд би те ер нь бол $25 давуулж авах нь уу гэсэн чи авахгүй юм шүү. Үгүй. За дараагийн 10 дээр тавуулаа саягих биш байгаас гэж бодож чи. Тэг хамгийн хямдхан 82% магадaltaй юм байна шүү дээ. За энэ кейс бол demi кейс биш шүү. Ер нь бол жоо high risk кейс юм байна. Окей. За энэ ч болонгууд ингээд $50 задчаа нийтээ бас $100 задаад хэд байх нь вэ? Окей, нэг цэнхэр юм унсан тэр нь ямар вэ? $40. Яг үндэ алдагдлаа биш үү? Дахиад $50 задсан. Artemis эднэмтэй кейс байна. За энэ харал унахгүй. За ер нь бол мен жоохон тэ яг юм flat үнэтэй болохоор сонгоцсон юм а. Тэгсэн чинь тэгээд 42% буцааж авлаа. Энэ бас ер нь л demi case байна. Ингээл 10-ыг онгоолгоод архинд орчих магадгүй юм биш үү? За дараагийнх нь бол хитэн ингээд одоо хитэн та нар мэдтiin болов айл дээр үдэлсэн юм биш тэгээд оруулдаг гэсэн. Одоо оруулдаг нь одоо маань мэдэхгүй байна. Хитний case байна. Тэгээд $25 case. Тэгээд энэ болонгууд 40% нь гудрах юм байна. Окей. Тэгээд нийтдээ 10-ыг задлахад $250 болох юм байна. Эдгээр бас муу флоуттай байх юм бол бас яндаггүй юм байна. Окей. Окей, эхний 125-аас 62 талын алдсан. Дараагаас дахиад талын алдчихлаа. Ямар амар юм бэ? Нараар шөрөөр явах уу? Мен дахиад нэг даруй яндорхын санагдах юм. Дахиад 10-ыг задлаа үзье. Тэ, ер нь бол мен бол тэ алдахтаа багаар алдаад хожигдоо ихээр хожно гэдэг мототой юм л тэ. Гэхдээ хожигдоо л ойлгох нэгтэй л та. Тэгээ мен ер нь бол нэг тийм кейсийн задлахаас илүү кейс бат илүү дуртай болсон. За $500 ингээд $271 болохлоо. Энэ кейс ерөнхийдөө кейс задлаас надад кейс батлан дээр байдгийг. За next. За яг $50 flat $50 кейс болтоогүй. Тэгээд $52.5 кейс юм байна. Black гэдэг бас content creator кейс байна. За энэ бол 80% нь гудрах юм байна. Ерөнхийдөө бол хэдүүлээ 10-ыг задлахад бол юм ажихгүй гоё юм унтлан л даруул зүгээр юм байна. За нийтдээ $510 $520 болох юм байна. Variant bronze silver энэ ямар ч юм бол бас яг энэ үний кейс нь доцроо бас тийртэй юм байна. За хэдүүлээ шууд 260-аараа 520 л бодъё. Сая би тэгээ бүр ингээд literally бүр 1 цент хог унгаж байгаа юм те. 80% нь гудрна. Энэ кейснүүд ч одоо задлж үзэж байгаа кейснүүд дээр бол амар юм биш үү? Тэгээ нэг удаа хутгуунлаа. Уул нь 2 удаа унах хэрэгтэй магадaltaй. За дахиад 10-ыг задлаа үзье.
За дахиад нэг унсан. Окей, 5-1 бол болж байгаа байхгүй юу? Стил алдагдсан юм байна л да. Стил 100 долларын алдагдал болж штэ. Come on. Окей, бэлэн унсан. За ингээ 1000 долларыг 710 болголоо. Ерөнхийдөө 70%, 30% алдагдaltaй. Гэхдээ ерөнхийдөө их тохиолдолд угаасаа сайт ашигтай ажиллана шүү дээ. Тэгээ сайт ашигтай ажилдгүйс бол угаасаа хэн ч сайт ашиглахгүй. Тэ чи бол ерөнхийдөө хорхоогоо дарж байгаа. Тэгээ цөөхөн хэдэн хувь нь азар яндорно тэ. Гэхдээ 70% money back бол яг үндэ яг уу. Манийхын хувьд бол тэ CS дотор мань кейс задлаад зөндөө удаж исэн өнөд л надад бол сайтн дээрх нь бол 70% money back бол амар гоё сонсогдож байна. Гэхдээ still not worth. За энэ бол 100 долларын кейс, fire эднэрт кейс байна. Энэ болгоод харыг задлахад 1000 доллар болох юм байна. Тэгээд 7% ер нь бол 21% нь гудралт юм байна. Ер нь бол 100 долларт авч яж ер нь бол money back юм. Гэхдээ энэ бол их давгүй харагдаад бах юм. I think I am winning. Тэ, ер нь бол гудрах магадлал нь их байснаас надаа ер нь бол жоохон ингээд тэгш тархсан байвал дээр санагдаад идэв. Гэхдээ стил энэ ч гударсан, бүгдэн дээр нь гударчээ. 100 доллар залжаа штэ. Тэгэнгүүт аль нь ч 100 доллар авахгүй нэг ч ер нь бол гудралт л та. Нэрнгэс за энэ ч ашиг хийж байгаа юм байна. Бусд нь болонгууд нуул алдагдал. Ойрон доо бүгд нь 20-ын задлах юм байна. Мань 10-аас угаасан юм унгаах санагдахгүй байхгүй. Окей, нэг хутга унсан. Оо, player 2 бас өөрхөн үнэтэй player 2 нь унж байгаа юм байна. За стил ингээ би 2000 доллар үрж байгаа шүү дээ. Энд чи би 2 хутгал унгаахгүй бол ерөнхийдөө ашиггүй. Арих. Энэ болонгоч юу вэ? Бас л дахиад 70% money back юм байна шүү дээ. Гэтэ хэзээ нэгэн цагт зарим хүмүүс нь гүнгнэр fade made ингээд үнтэй юмнууд унгаад хэлэх хальтаа. Тэгээд тэр хүмүүсийнх нь унгаах юмийнх нь одоо төлөөс юм 30%-аар төлж байгаа юм. Окей, LA need case нь 200 долларын кейс шууд 5-ыг задлахад 1000 болох юм байна. Тэгээ 20-ыг задлах юм бол те шууд 20-оор задлах гаалаа. Тэгээд окей, ер нь 4000 доллар болно. Тэгээ ер нь их тохиолдолд гударна. Тэгээ ер нь энэ чинь ингээд 70% нь 78% нь бол гудралт юм байна штэ. Окей. Come on. Энэ дөрөв гудралт. Энд ч money back уу? Үгүй энэ ч money back биш юм ба шүү дээ. Тэгээ ер нь бол мань ингээд доотлын 3-ыг унгааж байгаа юм байна. Окей. Зүгээр. I will win big. Win big. Okay. I think that's good. Энд ч ашиг, энэ ч жоохон алдагдал нөгөө хоёр нь гудралт. 50% буцааж авсан байгаа юм одоо юм байдлаар. Дахиад 2 дарна. Нийтдээ 20-ыг задлана. За тэр чих дарахынд орсон. Энэ хүүхэндээ кейс юу нэм юм байна. Гэтэ юу гэдэг иймэрхүү high risk кейс ялч кейс батлан дээр хийвэл гоё. За байна ингээл та нарын өмнөөс л хожигж өгч яана гэж бодож ил та. Тэгэл энэ дэр би бүр амар муу авлаа. За окей, энэ Emerald case. Окей, за би энэ кейсээр бол ер нь бол амар хөнгөлсөн. Тэгээ мань бол 3000 доллартай эхэлсэн сарын өмнө. Тэгээд хоцсоор байгаад одоо 200 мянга дагуулсан. Тэгээд тэрэнд бол нэлээд хүч хөдөлмөр оруулсан. Тэгээ сүүлийн үед энэ Emerald case-ийг бол амар их задлж байгаа. Энэ кейснээс бол те ер нь бол Max Win-ийг авсан. Case battle дээр ер нь бол илүү их авдаг. Мань бол энэ кейсээр бол case battle-ийг дуртай. За энэ кейснээс сонирхъя. Өчтөрл гээд одоо манай стримэн дээр Emerald-ийг 2 удаа унгасан. Яг хөө нэлээд одон олныг задлж байгаа юм л да. Гэхдээ ер нь бол 2 удаа унгацсан. Гэтэ өөрөө ингэж тэ 20-ыг задлснаас угаасаа case battle хийгээд нийтдээ 120-ыг задлсан дээр л дээ. Оо, welcome to the jungle. Бисээ хэдэр задлсан бэ? 5000-аар задлсан. Окей, анхны ашигтай спин. Окей. Тэ яг үндэ одоо би ингээл 2000 долларын ашиг хийснээр өмнө задлсан бүх юмныхаа даалтглыг нөхөж байгаа л үү дээ. Тэ угаасаа амьдралд угаасаа тэ чи хожих уу юу вэ? Хожигдох уу юу вэ? Гэтэ хожигдоо том хожоод хожигдоо багаар хожигд. Амар тийм философи яаш. Okay, I think it's bad. Okay. 1500. Тэгээ барыг дүндээ дүн болцсон байна. Okay. 20,000 доллар задлана. Come on. Oh, Medusa, is that good?
Yeah, I love it. Сүүлийн спин $20,000 задлсан. $20,000 задлсан энэ алдагдлээчлээ. 18,000 90% нь money back юм байна те. За энэ бол $1,700 кейс байна. Шо $2,500 кейс залмаар байсан явуулна дараалалаа. Энэ 5,000 болохоор тэгээ дунд нэг кейс байх хэрэгтэй гэж бодоод 1,734,000-аар кейс задлана гэсэн үг. Тэгээд энэ ч болонгууд энэ кейсийг мэн нэг задлж байгаагүй. Флат $1,000 кейс нь гой санагдаад үгүй. Тэгээд Wisen Factory-ийн хэвл унах юм байна. Howl унд dealer унна. Окей. Унах магадлалтай амар өндөр юм биш яг үндэ. Тэгээ 0.003 муруутай кейснээс задлж байхад энэ харьцуулангууд 100 дахин их байна. Үгүй 100 гэнэ 30 дахин их байна. Тэгээ Wisen баг унгаач юм санагдж байна. Окей. Оо! Lose small, win big boys. 8,500 дахиад нэг авсан. Тэгээд жижиг кейснүүд дээр алдагдaltaй байж байгаа л том дээр ашиг exchange арих хөвчтэй тий. Окей, ийм бол байх. Ер нь ашигтай дээр гарцсан дээр сая би зүгээр ашиг игээд одлон бол гарна. Гэтэ яг хүн та нарт ингээд өмнөөс ч тусч өгөхөд энэ ч яг хөө чамд ингээ алдах хэрэгтэй. Цаан чин чамд ингээ $180,000 байгаа бол окей. Дахиад дарж болно. Тэгээд тий дахиад дараагийн ашиг авч болно. За дito 34,000 болж байна шүү дээ. Окей. За 5,000 ашиг. Нийт би эхлэн цэгээсээ бараг дээшээ гарч үгүй юу? Yes, эхлэн цэгээсээ дээшээ гарчлаа. Lose small, win big. Яа, энэ кейс энэ дээр би Titan Hollow-гийн Max Win-ийг нэг ч удаа унааж үзээгүй. Pandora Box унаажсэн. Гэхдээ бас Factory New-ийг унааж үзээгүй. Тэгээд энэ чи болонгод энэ 28,000 Factory New-ийг бол унааж үзчихсэн. Emerald унааж үзчихсэн. Titan Hollow-ыг огт унааж үзээгүй. Та одоо ингээ харангууд хамгийн хэмтэн 3,800 шиг болж дунд нь нэг юм нууцсан юм байх энэ King Snake. Тэгээд field test энэ хамгийн их унах магадaltaй. Энэ цагаан бэлээд унахгүй бол энэ кейс гоё. Тэгээ цагаан бэлэн гэхдээ амар хүнд юм аа. Энэ 38% магадaltaй мөн яг энэ 38-аас их юм санагдаад байгаа. За дарыг. Яа энэ гэхдээ энэ кейс би дарахаар бүр сэтгэл өмрөөд байт юм аа. Одоо цагаан бэлэн унангууд би бүр ёо. За цагаан бэлий биш. Окей. Give me gem, Titan Hollow. Give me gem. Butterfly gem. Окей, Titan Hollow байхгүй. That's good. Titan Hollow байхгүй. Цагаан бэлий байхгүй. Дийл 11,000 бол хяналчлаа. Come on. Win big. Цагаан бэлийгүү. That's good. Ямар гоё юм бэ. Окей. Яг үндэ бол ингээ те юу лээ. Money back гэсэн байгаа маа. Дахиад хоёр дарна. Яа. Энэ амар кейс. Цагаан бэлий одоо нэг бид шиг гинт 5 цагаан бэлий гараад ирлээ шууд хас 25,000. Цагаан бэлий биш байгаасаа одоо. Тэгээ максимум до 2 цагаан бэлий хар. Бусдан дээр GM-аар идэх үү. Цагаан бэлий байхгүй. That's good. Super conductor 10,000. Үнэтэй super conductor биш байна. Гэхдээ still 2,000 ашиг хийсэн байна. Окей, сүүлих. Яа, энэ кейс амар тий. Миний даралт төсгөөд байгаа байхгүй. Энэ амар кейс. Ер нь бол хамгийн анх маань ингээ те $3,000 цаанаас цэнэглүүлж өгөөд тэгээ $3,000-оос жоохон нэмүүлчихэж би $5,000 кейсийг задлж үзье. 5,000-аар цэнэглээд өгчих гээд тэгээ маань нөгөө бага мөнгөтэй байхдаа том кейс аваад тэгээд амар их алдчихсан л та. Одоо ч яг маань алдах хэрэгтэй л тоглолч. Тэгээ болохоор ингээ том аваар дараад ашигаа болоод байна. Окей, ингээл цагаан бэлий гараад ирэх таахгүй. Fuck. Ийм болтойхгүй. $100,000 онгоолгоо тэгээ стил ингээ амар ашигтай байжсэн мөртлөө. Тэгээ ингээл одоо ингээл түрүүний хожижсэн ямар ч хамаагүй болчихж байгаа байхгүй. Тэгэл энэ цагаан бэлий болгон дээр шууд ингээл $4,500 ялдагдлаа. За тэгэхээр ямар амар алдчих ба. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө хүүхэнтэй кейс сол байх юм байна. Ерөнхийдөө тэгээ чи архинд орох магадлал чи өндөр кейснээс тэгээ чамд олон тэр кейс чи олон онгоолох боломжгүй бол тэгээ чи 80% наалтах кейсэн дээр бити онгоолгоорой. Надад бол би бол тэгэж санагдчихж байгаа. Ер нь бол анзаархад бол ерөнхий тийм л байт юм байлээ. Тэгэл юу гэх юм олон дахин эргэлдүүлээд азан тарах хүртэл чи ингээд те эргүүлэл байх боломж байхгүй шүү дээ.
За байж болох юм. Гэхдээ тийм бол байвал яг дарж болох тийм. Ер нь бол байхгүй бол тэгээд тэр хувийг харж байгаа те. Угаасаа л магадлалынхаа хувьд уунаа тэгээд тэгэл 80% наалтах бол тэгэл чи үгтэй $100 олдоо те 80% наалтна. Чи ингээл үгтэй $10 10 кейс задлахад чи ерөөхдөө юу ч хуацаж магадгүй байхгүй. 10-ны задлаад. Тэгээ хүүхэндээ гэс тийм юм байна. Тэгээ ер нь бол манийхан дүрмээр бол те багаар алдаад ихэр хож. Тэ. Яг хөө мань бол те сая бол хожил дээр би бол зогсгүйсэн. Амьдрал дээр бол. Тэгээ та нарт зориулаад бол сая бол тэгээд 20 задлаа хийсэн болохоор 20 задлаа алдчихлаа. Тэгээд дараагийн бичлэг болсоо 4 баяртай. За бичлэн дээр лайк дараагаа. See ya. Bye.